Тулгаа. Чинийг хардаа. Би яг хакерд болсон юм шиг байна. Чи юм нэг шижигцэлэгдээ дарсан уу? Энд чиний зураг байна. Чи мөн үү гэсэн линк ирэхээр нь дараад орсон чи нэвтэрч чадхаа байлжсан. Захим аюулгүй байдал гэж юу вэ? Захим аюулгүй байдал гэдэг нь таны гар утас, компьютер, таблет, пад зэрэг төхөөрөмждөх бүх мэдээлэл болон сүлжээ клоудэд байршуулсан мэдээллүүд захим орчинд эрсдэлгүй аюулгүй хамгаалагдсан байхыг хэлнэ. Захим халдлагын зорилго нь хүний хувийн болон нууц мэдээллийг олж аван заллах. Бизнесийн өрсөлдөгчийн эсрэг мөн улс төрийн зорилготой халдлага байдаг. Мөн захим халдлагын зарим нь хакеруудын дунд ур чадвараа гайхуулж алтар нэр олох зорилготой. Захим халдлагын дараах төрлүүд байдаг. Phishing, хурамч, имэйл, мессеж, вебсайт ашиглан нууц уг банкны дансны дугаар, картын дугаар зэрэг хүний хувийн нууцыг мэдээллийг хуурч авахыг хэлнэ. Catfishing, захим орчинд бусдын хувийн мэдээлэл болох зураг, нэр, нас цэргийг ашиглан хурамч аккаунт үүсгэн бусдыг хурам эхлэхийг хэлдэг. Malware, таны компьютерт гэмтэл учруулах зорилготой вирус буюу хортой программын халдлага юм. Hacking, хууль бусаар аккаунт болон имэйл хаягт нэвтрэх, Wi-Fi сүлжээнд халдаж нэвтрэх халдлага юм. DDoS, олон мянган хүсэл дэлгээх, хандах зэргээр уг системийн серверийг унах зорилготой халдлагыг хэлдэг. Cyberbully, дижитал технологи ашиглан захим орчинд бусдыг санаатаагаар дээрлэхэж, доромжилж гомдоох үйлдэл юм. Social engineering, захим технологи ашиглахгүйгээр хүний сэтгэл зүйг ашиглан айлгах, сандаргах, яаруулах, итгэлийг нь далимдуулах зэргээр халдлага хийхийг хэлдэг. Туяа. Чи хоёр шатал баталгаажуулалт гэж хийгээгүй юм уу? Гүү. Сахимаар ирсэн хүсэлт мэдээллийг үнэн зөв эсхийг нь шалгаж баталгаажуулсныхаа дараа л хариу үйлдэл хийх хэрэгтэй байдэн шүү дээ. Энд чиний зураг байна гэхээр нь намайг муусан зургийн болов гэж бодоод яарад сандраад ардсан л буруудлаа л да. Хувийн мэдээлэл алдагдсанаар залланд өртөх, эдийн засгийн хохирол учрах, хүүхний эрх зөрчигдөх, хувийн мэдээллийг зөвшөөрлгүй ашиглах эрсдэлтэй тул дараах аргуудыг хэрэглэн хувийн мэдээллийг алдахаас урьдчилан сэргийлээрэй. Нийтийн Wi-Fi ашиглахгүй байгаарай. Төхөөрөмж, аппликейшн бүрт өөр нууц уг ашиглаарай. Хоёр шатлалт баталгаажуулалт хийгээрэй. С жигтэй холбоос дээр дарахгүй байгаарай. Хүчтэй нууц уг ашиглаж 6 сар тутам шинжилээрэй. Туяа. Захим орчинд өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж захим халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд нь шүү дээ. Өөрийнхөө хувийн мэдээллийг маш сайн хамгаалах хэрэгтэй байдаг шүү дээ. Үүнд болохоор эцэг эхийн нэр, тэгээд өөрийн нэр, төрсэн он сар өдөр, төрсэн оршин суугаа газрын хаяг, байр шил гээд ер нь л хувийн гэсэн бүх мэдээллээ маш сайн нууцлах хэрэгтэй шүү за. За ингээд энэ удаа нууц руугийн сайдад болчихлоо. Тэгээд дараагийн удаагаас боломжтой байна за. Баярлалаа найзуудаа. Захим орчинд өөрийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах вэ? Ухаалаг утас, компьютер зэрэг төхөөрөмжөө хараа хамгаалтгүй орхихгүй байх. Албан ёсны лицензтэй програм ашиглах. Компьютероо вирус, хортой программын халдвараас урьдчилан сэргийлэх. Илэрсэн үед нь олж устгах хамгааллын систем ашиглах. Браузерын зарим тохиргоо мэдээлэл алдах эрсдэл дагуулдаг тул анхааралтай байх. Олон нийтийн газарт байдаг үнэгүй Wi-Fi-ийн хамгаалалт сул тул төрөл бүрийн халдлагад өртөх эрсдэлтэй. Two-factor authentication буюу хоёр шатлалт баталгаажуулалт хийх. Линк буюу холбоосыг нэгтэлж байж дарах. Захимаар ирсэн хүсэлт мэдээллийг шалгаж, нэгтлэн үнэн зөв мэдээлэл мөн гэдгийг баталгаажуулсны дараа хариу үйлдэл хийх нь зөв юм. Интернетээс өөрт хэрэгтэй файл татахдаа сайтар нэгтэлж, зөвхөн найдвартай их сурвалжаас програм хангамжийг татаж суулгаарай.